За сүүлийн үед надад энэ умаан хүзүүний хорт хавдартай холбоотой маш их асуулт ирээд байгаа байхгүй юу? За энэ хавдар яагаад үүсдэг юм бэ? Юу нь ямар шиг хавдар байд юм бэ? Энэ талаар товчхон хэлээд өгөөч гэсэн байсан. За тэгэхээр умаан хүзүүний хорт хавдар гэдэг нь шүү дээ, маш онцлог хавдар байхгүй юу? Яагаад энэ хавдрыг онцлог хавдар гэж үзээд байна вэ гэхээр нэгдүгээр энэ хавдрын үүсгэгч нь тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл яагаад юунаас болоод үүсдэг вэ гэдэг нь тодорхой гэсэн үг. За жишээ нь бусад хавдрыг бид нар яг энэс болоод үүсдэгэ гэж үзэхэд хэцүү байдаг. Гэхдээ умаан хүзүүний хорт хавдрын үүсгэгч нь хүний хөхөнцөр вирус буюу папиллома вирусаар үүсгэгддэг гэдэг нь тодорхой болчихсон. За мөн энэ HPV вирус буюу хүний хөхөнцөр вирусын эсрэг вакцин нь хүртэл гараад ирчихсэн. Өөрөөр хэлбэл бид нар энэ хавдраас сэргийлэх бүрэн боломжтой гэсэн үг. За хоёрдугаард умаан хүзүүний хорт хавдар маш удаан явцтай үүсдэг. Өөрөөр хэлбэл та хүний хөхөнцөр вирусын халдвар авлаа гэд яг өнөөдөр ч юм уу 1-2 жилийн дотор маань умаан хүзүүний хавдрыг үүсгэнэ гэсэн үг бол биш. Умаан хүзүүний хавдар маань өөрөө маш аажим явцтай байдаг. Мөн умаан хүзүүний хавдар маань хавдрын өмнөх шат гэсэн үе шатыг дамждаг. Өөрөөр хэлбэл хавдрын урдил үе гэж байдаг гэсэн үг байхгүй юу? Энэ үед нь бид нар барьж аваад онцлоод дэмжilчих юм бол үүнийг бид нар умаан хүзүүний хавдар руу оруулахгүй хавдар руу явуулахгүй байж чаддаг ийм онцлогтой хавдар гэсэн үг байх нь байна.